45 хоногийн курсээр багшийн чадварыг нэмэгдүүлнэ гэдэг чинь тэгээд боловсролын чанарыг хэмжих асуулт юм уу? Юу. Яа, за уучлаарай энэ юу шийдчихв над руу. За. Очоод хамгаалагчдууд. За надад бол хувийн сургууль байхгүй. Би түрүүн сайн тайлбарлсан 45 хоногийн курс гэдэг бол энэ бол тухайн академик чадвараа эзэмшсэн ийм хүн дээр байгаа шүү. Боловсролын сайдын багшлах эрхийн үнэмлэхийг 45 хоногийн сургалтаар олгоно гэдэг журмыг нийтээр шүүмжилж эхэллээ. Тэрч бүхэл журмаа зөвтгөх хэвлэлийн хурлын үеэр баггүй өмнө дэгдээд авлаа. Боловсролын сайд Наранбаяр улсын хэмжээний 4200 гаруй багшийн хомсдлыг гадаад дотоод ихтэй сургуулийг 2.7 голчоос дээш дүнтэй төгссөн хүмүүсээр нөхөн гэлээ. Ингэхдээ тэдгээрийг 45 хоногийн сургалтанд хамруулж багшлах эрхийн үнэмлэхтэй болгохоор журам боловсруулж хууль зүйн дотоод хэргийн ямар батлуулжээ. Математик, байгалийн шинжилгээ ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр төгссөн бол 45 хоногийн сургалтанд суугаад багш болно. Өнөөдрийн байгаа хомсдлыг богино хугацаанд арилгахын тулд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Өнөөдөр үндсэн багшаараа ажиллаж байгаа багш яг л одоо үнэлэмжээрээ өөрийнхөө одоо цалин хангамжаа аваад явна. Харин энэ зах зээл рүү энэ одоо салбарт чадварлаг хүмүүсийг татан оруулж ирж салбарын энэ нэр хүндийг бас дээшлүүлэхэд энэ эерэг арга хэмжээ болж байна гэж харж байна. 2.7 голч гэдэг бол сийн үнэлгээтэй буюу хуучнаар дунд сурлагтан ийм хэмжээнд суралцаж төгссөн хүмүүс багшлана гэдэг чамлалттай. Үндсэндээ дунд сурлагтнууд дунд сургуулиудад багшилдаг болох нь тэгээд ч дээрх мэргэжлэр төгсөгчд цалин багтаа багшийн ажил сонгоно гэдэг юу бол одоо цаг тархины биш биеийн хүчний ажил хийдэг түүхийн ажилчид $1000 буюу 3.5 сая төгрөгийн цалин авдаг болсон. Гэтэл улсын ирээдүй болсон хүүхдүүдийг боловсролын гол суурийг тавьдаг багш нарын үндсэн цалин 3.5 сая төгрөгт хүрээгүй. Тиймдээ ч боловсролын салбар хүний нөөцгүй гацлаа. Гэвч энэ салбарын тарих болж ажиллах үүрэгтэй сайд нь тулгамсан асуудлаа өөрт хэлбэраар шийдэх журмыг гаргаж сууна. Боловсрол олгодог багш нараач заалгах хүүхдүүдээч доромжилсон энэ шийдэл нь аастаа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх эрсдэлтэйг ойлгохгүй салбарын сайттай болсон нь том эмгэнэл болох нэ. Суурь асуудлыг шийдвэрлэхгүйгээр ийм арга замаар багшийн хомсдлыг арилгана гэдэг боломжгүй. Ачаалал ихтэй цалин багтаа тул багш нар наандаж бүгд найрамдах Солонгос улсыг зорж сарын 5 саяас 6 сая төгрөгийн цалинтай хар бор ажлыг илүүд үзэн ажиллаж байгаа. Хэрвээ тэдний цалин энэ дайнд хүрвэл багшлах сонирхолтой мянган хүмүүс байна. Багшийн мэргэжлийг өгсөн болгон нэгдүгээр өөрөө чин сэтгэлээс хүссэн байх хэвээр. Нөгөөтэйгүр бол зөвхөн тухайн одоо мэргэжлийн химийн багш гэдэг юм уу, байгалийн ухааны чиглэл, нийгмийн ухааны чиглэл гэдгээсээ гадна хүүхдтэй ажиллах арга зүйг маш сайн эзэмшсэн. Хүүхдийн дотоод сэтгэл мөн чанарыг одоо ойлгодог ийм хүмүүс л багш болж чадна. Цалингаасаа шалтгаалаад багш нар ажиллахгүй байгаамаа. Тийм болохоор багш нар нөгөө яагаад багш мэргэжлийг сонгоод юм бэ гэвэл хүүхдийг бол насаар нь хүмүүжүүлдэг байхгүй юу? Зөв одоо жолоонд өнөөдөр 45 сургалтыг сураад төгсчдөг бол багш гэдэг бол хүнийг хүн болгодог. Ямар нэгэн хүн зүгээр энгийн нэг хүн багшийг хүн болгодог байхгүй юу? Сэтгэл зүгээрээ маш чухал. Тэгээд суралцах арга барил гэдэг чинь маш чухал. Тухайн хүн мэдлэгтэй байлаа гэд арга зүгийнхаа өөрийнхөө зааж байгаа хичээлийг яг арга зүгээр нь зааж чадах уу? Тухайн хүүхдтэйг ойлгуулах уу гэдэг чинь арга зүгээрээ багш нар хоорондоо ялгаатай байдаг байхгүй юу? Тийм болохоор хүн болгон багшилж чадахгүй. Дурын ихтэй сургууль төгсөгчд багш болчихдоггүй байна. Улс орны ирээдүйг тодорхойлогчдыг бэлдэж, хүнтэй тулж ажилдаг онцлог мэргэжилтэн бөгөөд сургалтын арга зүй, хүүхдийн сэтгэл зүг ойлгож тэдэндээ хэрхэн ажиллавал сурлах хүмүүжлийн амжилт гарах вэ гэдгийг судалдаг нарийн мэргэжил, багшийн хомсдлыг шийтгэн зөвж, багшийн ачаалал, цалин хангамжийг сайжруулахгүй бол асуудал шийдэгдэхгүй. Уг асуудал манайд ч бус дэлхийн даяараа 2030 он гэхэд багш нарын хомсдолд орохыг ЮНЕСКО-гоос гаргасан тайланд дурдсан байна. Тиймээс боловсролын салбар томоохон өөрчлөлт хийхгүй бол уг хомсдол боловсролын чанар муудахад хүргэнэ гэдгийг ч онцлоод байгаамаа. Муу мэдээ гэвэл 2030 он гэхэд одоогийн багш нарын 50% нь ажлаа орхин өөр ажил хийх шинжтэй байгааг International Task Force on Teachers for Education-с танилцуулсан байна. Багш нарын ийм хомсдлыг үүсгэхийн тулд яаралтай зөв бодлого явуулж багш нарыг дэмжих хэрэгтэй болжээ. Үүнд эхний ээлжинд багш нарын цалин хангалттай нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого явуулах хэрэгтэйг олон улсын байгууллагуудаас зөвлөд байна.